сайн уу 5 дугаар влог. 5 дугаар влог сайн уу гэрээ. Сайн. Файн. Энэ өдрийн минь түүе. Өнөөдөр бид гурав алжир тайлах массажинд орох гэж байна. Алжир тайлах болов. Тэгэхээр өдрийн минь. За одоо бид гурав чинь массажинд явж байгаа гэж байна сте. Энэ юуны массаж вэ гэхээр нэг биений алжир тайлах бомб барьдаг массаж юм шүү. Нөхрийн дүүн тийм газар ажилладаг. Тэгээ гоё очиж массажинд орооч гэдээ өрсөн байхгүй. Тэгээ одоо тийш ингэ явж байгаа гэсэн үг. Тэгээ нөгөө гэртээ энэ дуу шуу багтаа дээр бичлэг хийхгүй бол энэ 5 дугаар влог уг нь орох гээд бичлэг хийсэн чинь дууны шаардлага үнэхээр хангаагүй. Би өөр нөгөө замдаа явж байхдаа битсэн чинь ингээ паржигнаа хамт орсон байхгүй юу. Тэгээд би гэртээ бас жоохон ярьчих гэж бодлоо. Одоо бид өөр нөгөө хавар эхлээд бас нэг бидээ өөрсдөө юм комбек хийж байгаа байхгүй юу. Тэгээд би бол хийгээд хэлсэн. Бид өөр нойр хоолн дээр анхаарахаас гадна би бол ингээд 7 өнөخت 3 хоног дасгал хөдөлгөөн гэрчтэй дасгал хөдөлгөөн хийж байгаа. Миний комбек хийгээ явж байгаа. Тэгээд энэ 5 дугаар влогдоо тэр дасгал хөдөлгөөн хийж байгаа бичлэгүүдээ уг нь оруулъя гэж бодсон. Гэхдээ би манай гэр чинь юм хом фитнес болсон. Хом спорт заашиг баггүй юу. Тэгэхээр ингээд өглөө шууд босонгуудаа юучдаг баггүй юу. Ингээд гэрийн хувцастаа баг ингээд дотор хувцастаагаа шууд дасгалаа хийждэг болохоор бичлэг хийхээр за дараа нь гэсээр л ингээд влогийн ажил маань жоохон хоошлогддог байл та. Ер нь жоохон булчингийн дасгал хийж байгаа. Булчингийн жоохон булчингуудаа жоохон чангалаад ингээд томруулъя гэж бодож байгаа. Тэгээ нэлийн сайхан томорч юм. Тэгээ би ингээд влогийн ажиллаа ингээд бичих гэсэн чи харин ингээд ганц хоёр бичлэг нэмгсээр хаад ингээд оройтуулаад байхгүй. Дээрээс нь ойрд жоохон ингээд сэтгэл санаа хямарсан. Сэтгэл санаагаар унсан. Тэгээд тэрийгэ бичлэгтээ угсаа яриад явна. Тэгээ энэ влог нэлийн урттай болох шинжтэй. Гэтэ яг урт влогийг би ойрд бол зүгээр гэж бодож байгаа. Хүмүүсийн анхаарал төвлөрөл ингээд богиносон маа гэсэн шүү дээ. Тэгэхээр ингээд уртаар влогийг үзэж сураасай гэж хүсэж байна. Тэгэхээр энэ влог нэлийн урт орхон. Гэтэ яг цаашаа ингээд үзэх юм бол үгүй юм урт влог үзэх юм бол ингээд энд чи хэрэгтэй зүйлүүд ярьсан болоод л урт болж байгаа шүү дээ тий. Үгүй хэрэгтэй зүйлүүд ч гэж дээ. Зөвхөн бол хэрэгтэй бол цааш нь үргэлжлүүлээд үзэж болно гэсэн үг. Тэгээ 5 дугаар влог маань нэлийн урттуу ингээд орохоор байна. Тэгээ одоо бид гурав уг нь ингээд би бол ингээд комбек ингээд хийгээд ингээд дасгал хөдөлгөөний хийгээ явж байгаасан чинь манай хүн тэрэндээ жоохон хүрээгүй заяа. Тэгээ аяар ингээд бас яриан явах бах. Хүрхгүй тэгээ бүр өвдөж мөвдөөд тэгээд орчлын ертөнц өөрөө бид гурван ингээд комбект гой тусалж байгаа юм шиг ингээд гой хавар юм гой алжаал талхтай ингээд массажинд орох гэж байна. Тэгээд өнөөдөр нэг юм өнгөрхөн. Тэгээд хажуугаар нь замдаа бид гурав жоохон юм яриад явах. За энэ влогоор энэ 5 дугаар влог дээр нэг айгуу сайхан юм ярьж эхэлсэн байхгүй юу? Ярьж эхлээ 5 оруулах гэсэн чинь энэ дунд бид гурвын дунд зөрчил жоохон үсэж сэтгэл санааны тавгүй байдлаас болоод влог маань жоохон хоошлогдоод энэ влог бол үнэн өвчтөн гэдэг влогийн эхлэлтэй явлаа. Айгуу сайхан өөрсдөө ингэ шинээр бүтээе гэж гурлаа өгн ярьсан боловч энэ хоёр ингээд дөрмийг жоохон зурцсан. Энэ хоёр тэр ярьсан юмдаа жоохон хүрхгүйсэн. Би бол ингээд дасгалаа хийгээд яваад байгаа байхгүй. Тэгсэн чинь энэ охин ингээд дасгал хөдөлгөөн хийгээд уг нь ингээд би хаан сайхан болоод явж байгаа. Тэгээ энэ дээрээ нэмээд ингээд дасгал хийгээд хоолундан дээр анхаараа явна гэсэн чинь энэ охин ингээд бас хийхгүйсэн. Тэгээ хажуугаар нь энэ хүн бас ингээд хийхгүй. Тэгэд охины хийхгүй байгаа бол ингээд үлгэр дуурайлаас болж байгаа гэж бодож байна. Би уг нь хийгээл ингээд охиноо ингээд чи яагаад надаас ингээд зөв үлгэр дуурал авч чадахгүй байгаа юм бэ гэсэн чинь энэ хүн надаас илүү энэ хүнийг илүү их дуурайсан болтой. Самено. Энийг ярин гадаад дэж тавьчихсан. Ийм ярихгүй юм биш тийм юм биш хаа. Тэгээ ингээд манай хүн ингээд бүр өвдөж мөвтлөө ядраад өвдөлтөө мөнгө бодоод тэгээ ингээд завгүй тэгснэ хоол унд мундан дээрээ бит хоёрын ингээд амттай мэдүүлэхгүй гэснэ өөрөө очсноо тэнд очиж кола молоо уугаад гадуур хоол мол эзнээс болоод ингээд биеийн жоохон тавгуурхсан. Удахгүй одоо тэгээд эхлэх байлгүй тий. Тэгээ тэрийн дөрөд энэ охин бас ингээд хийгээд явах байлгүй тий. Гэж бодож байна. Одоо бид гурав сайхан массажинд орох чинь нөхрийнхөө буйнаар нөхрийн маань энэ дүүн ингээд гоё массажинд ирж орооч гэсэн. Тэгээд тэрийг гоё танилцуулаад влогийнхан ихэнд ингээд оруулаад явъя гэж бодож байна. За тэгээд дээрэс нь өчтөр бид гурав ингээд массажны талаар ингээд ярьж байгаа юм. Массаж ямар үйл цуслагдана гэлээ? Эмхтэн өнөр бариулах гэсэн мэт. Тэр чин бариад таслын төвчтэй. Тэгвэл би бас эрэгтэй өнөр бариулмаар байна. Тэгээ нэр эрэгтэй хүн тэгээ байхгүй яа. За тийм ээ. За тэгтээ одоо яг нэгэнт ингээд гоё боломж олцсон дээр эрэгтэй хүн эмэгтэй хүн барьсан ч хамаагүй. Тэгтээ энэ хүн эмэгтэй өнөр бариулж би эрэгтэй өнөр бариулмаар байна. Тийм.
уярах хэрэгтэй байна. Гэтэ нөгөө бомб тавьдаг юм шиг үлээ тий. Бомб тавь шар тасан барай мараач гэлээ. Ямар ч ингэ гоё би үнэхээр сайн барай юм шиг үлээ. За тэгээд тэрнээс гадна бид гур нөгөө сэтгэл санааны тавгүй байдал гээд жоохон асуудал үүссэн. За тэгээд өчигдөр ярьсан юм а яриа заяараа. Чи ингэсэн шүү дээ. 1000 лайк хүрэхээр яриа хийгсэн шүү дээ. Өчигдөр ярьснасаа тэгтээ нөгөө өөр юм шүү заяа. Эхнэрүүд яагаад нөгөө ууралдаг талаар яасан ч юм. За ингээд технэрүүд яагаад ууралдаг вэ гэхээр за ингэж ер нь уурга өдр гэж байхгүй. Тэгэд за ингээд би ингээ эхнэртэйгээ муудалцахгүй охинтойгоо муудалцсан, охинтойгоо муудалцахгүй аавтайгаа муудалцсан, аавтайгаа муудалцахгүй дүүтэйгээ муудалцсан, дүүтэйгээ муудалцахгүй найзтайгаа муудалцсан. Найд бүгдэнтэй нь муудалцаад ингээ муудалцсан олдохгүй бол би ингээ муудалцахгүй гэдэг чинь надтай муудалцсан. За тэгээд бүгдэнтэй нь муудалцаад сайн дангуудаа өөр муудалцсан олдохгүй бол тэжээ вариантантайгаа муудалцсан. Үгүй ингээд муудалцахгүй хүн гэж байхгүй, ажиллахгүй өдр гэж байхгүй байна. Ингэж л яриад байгаа байхгүй. Уг нь бол үгүй шүү дээ би ингээ муудалцах та хоёр өөртөө хэлсэн амандаа хүрэхгүй байхгүй юу? Хэлсэн амандаа хүрэхгүйгээс гадна энийг муудалцсан гэж ойлгож ивэл чи түр байж л та. Энийг ингээ муудалцсан гэж ойлгож ивэл чи андуурч байгаа. Өчигдөр чи нийт хэдэн удаа уучлах байлаа? 4 юм дээр тэгэл угаас ингээ чиний буруугаал болоо яваад байгаа зү. Арай ухаантай нугасаа яасан дээр л. Арай. Өчигдөр өөрийнхөө ингээ буруунуудыг уг нь хүлээн зөвшөөрөөд надаас 4 удаа уучлах гэсэн байгаа байхгүй. Гэхдээ энэ дэр ингээд иймхэн эмхтэн тий би чи тийм амар ааштай хүн биш шүү дээ уг нь бол. Ингээд миний аяыг даахгүй нэхэр жоохон хэцүү байхгүй. Энийг муудалцсан гэж ойлгож болохгүй. Зарим нэг зүйл төр ингээд хайртай хүмүүсээсээ жоохон шүүмжил авч ивэл энийг бол бэлэг гэж хүлээж авах хэрэгтэй гэж байгаа шүү дээ. Ойлгож байна уу? Тэг бэлэг наад яриагаа бүр амар ингээд тодруулаад дахин оруулаарай. Зарим нэг хайртай хүмүүсээс шүүмжлэл авах нь бэлэг. Зарим нэг хайртай хүмүүсээс шүүмжлэл авах нь бэлэг. Зарим нэг хайртай хүмүүсээс шүүмжлэл авах нь бэлэг. Зарим нэг хайртай хүмүүсээс шүүмжлэл авах нь бэлэг гэж авах хэрэгтэй гэдгийг дахиад. би Оруулаарай. би чиний ярьж байгааг сонсдог. Чиний ярьж байгааг сонсоод би өөртөө хяналт тавиад ингээд чиний ярьж байгаа юмны дагуу хэрэгжүүлээд ингээд явж байгаа байхгүй юу? Ойлгож байгаа сте. Тэгж хаад ингээд чи өөрөө ингэсэн байгаа байхгүй юу? Тэгээд ингээд замарсан буруутай үйл явдлаа гэхдээ хүлээн зөвшөөрсөн шүү дээ тий. Тэгээд хүлээн зөвшөөрсөн болохоор одоо бид гурав эвлэрсэн гурал аягүй сайхан эвлэрээд гэр бүлийн ярьцлага хийгээд эвлэрсэн явцгааж байна. Санзуу эвлэрсэн. Та хоёрын дунд асуудал байхгүй сте. Тэгээ асуудалгүй амьдрал гэж алгадуу. Зовлонгийн дундуур жижигхэн жаргал орж ирж, жаргалын дундуур жижигхэн зовлон орж ирэх нь энэ бол жам ёсны сайхан хөвгчлөлтэй амьдрал үстэй. Тэгж бодож байна уу? Би бас тэгж бодож байгаа. Тэгэхгүй бол тэгтээ яг амар токсикор манайх бол ингэж хэрэлддэг. Янз бүрийн асуудал болох юм бол ер нь дууга хурааж сурцааж байгаа. Би бас ингэж хоёроос болж ингэж дууга хороо сураад нэг хэсэг ингэж өөрийгөө яг алдаж байгаа санагдаж байгаа байхгүй. Би чинь ингэж нэлээд хөвгчлөлтэй байхыг ер нь дандаа инээж байхыг уг нь хүсдэг байхгүй. Тэгээд энэ дундуур бас нэг жоохон өөрчлөлт энэ хоёрыг дуурайж юм энгийн хүн болох гэж үзсэн чинь надад тэр нь жоохон зохихгүй шинжтэй байна. Тэрээс нь ингэж байгаа байхгүй. Тэр нөгөө нэг ингэж би ингэж өөр хүн болоод байгаа шүү дээ тий. Ингээд ер нь аашлаад ингээд энэ хүний ярьж байгаагаар ингээд бодохоор уг нь ингээд нэг ганц эмэгтэй хүний аяыг дааж чадахгүй байх гэдэг бол чи миний өндрийг даахгүй байна гэсэн үг. Тэгээд даана гэдгээ уг нь бол хүлээн зөвшөөрөөд явж байгаа. Гэхдээ эмэгтэй хүн чинь нөгөө нэг дааврын өөрчлөлтөнд сарын тэмдэг юмдгээс болоод ер нь сард 4 өөр мөчлөгт ингээд амьдардаг 4 өөр хүний дүртэй жоохон амьдардаг гэж байгаа байхгүй. Тэгээд тэр нь ингээд дээрээс нод гаргасан хөдөлгөөнүүдээс болоод сар болгон бүр өөр байна гэсэн үг. Тэгээд хуваалцдаг болж байна. Гэтэ яг энэ ингээ яг влогийн дундор би амар муу юм шиг санагдаад байгаа байхгүй ингээд яг яхаар Ямар ч кинон дэр сайн дүр муу дүр гэж байдаг үстэй. би уг нь тэр муу дүр нь яг биш байхгүй юу? Яг бодох юм бол бид хоёр муу дүрээ үзэж та бүхэн аль нь сайн муу дүрийг өөрсдөө ялган дунгана уу? тэгэд асуудалгүй амьдрал гэж юу байх вэ? Ингээ асуудал гараад гэтээ гоё эвлэрээд явдаг. За өөр одоо нэг амар ярих юм алга дөө. Тэгээ энэ влогийн үргэлжлэн дандаа ярьсан яриа маань ингээд ороод влогийн үргэлжлээд явна. Тэгээ одоо бид өөр бас хажуугаар энэ тэр масажинд орох гоё бичлэгүүдийг оруулъя гэж бодож байна. Тэр бай. Үржисний төлөө өвчлөлтөө байна гэсэн. Үсээ ажиллах хэрэгтэй шүү дээ. Урт уруулах чад үсээр нь арчлах хэрэгтэй. Хата цасан бор орж байна. Энд үү тийм үү те? Энэ одоо хитэн салбартай. Читам шааны. Аль? За. Titan Plus. Welcome to
Тэгээ мэдэн өгч мэдгүй нэ. 3-4 салбарт байгаа. Ярам салбар. Сөүл плазад нэг байгаа. Хороолт нэг байгаа гэсэн байна. Нэг дархан. Тэгтээ мэдгүй нөө 5-6 ч юм. 3 мөн 4 мөн. Харж байна. Тэнэ. Уламжлалт бариагаар альчаал талах барай хэлэх гэж байна. Бид орон нэгээр ингэж юм талхаануудтай байна. За бид гурав барайндаа орчоод гараад ирлээ. Санцаас эхэл. За тийм үнэлгээ өгөө бид гурав 10-аас хэдэн оноо саранцлаа. 10-аас 10 гинэ. Чамд 7. Яг тийм мэдрэмж төрлөө. би 10-аас 10 амар дайггүй гоёсэн. Ер нь яг ингэж би нөгөө хүнээр бас барай нэг хэл бүтэмээ бариулж үзээгүй. Бид гурав яг тохирсон имчилгээг ингээд хийж авахгүй. Би сая альжаал талах одоо барай хэлгэжсэн чинь надад нэг жоохон юм нурууны жоохон асуудал байна гинэ. Тэгээд тэрэн дээр шавар имчилгээ хийгээд, бомбын имчилгээ хийгээд ийм гараар гоё массаж хийгээд тэгээд одоо ингээд бид гурав чихээ бүгэлцэн явж байна. Уламжлалт болохоор нөгөө гам барих хэвээр. Тэгээд надад бол таалагдлаа. Тэгээд айгүй сайхан барьдаг ихчтэй таарлаа. Арцэг нуурны барай бариулахдаа үнэлгөө гэж. Алжаал талах дээр бол надад 7 байлаа. Гэтэ яг нөгөө нэг бид хэд чинь нөгөө нэг жоохон хөдөл цундаг болохоор ер нь уян дайжгүй. Тэгээ нөгөө яажгийн мажиг сууж тэг буруу суулт буруу алханаас болоод нуруунд жоохон ажилт үүссэн байна гэж чинь. Тэгээд тэрийг бариад сайхан болгох. Гэтэ ингээд миний биеийг саяны чинь айгүй гоё ямар сайхан засал авд юм бэ? Ганц бариад ингээд миний бас ингээд хүзүү энэ мөрөн дээр жоохон хөөрд юм бэ гинэ. Би нөгөө ингээд эдэт игээд жоохон удаан суухаар ер нь жоохон ингээд хөөрөд аим шиг санагддаг. Гэтэ турхаа болохоор нэг хөөдгөө байх гэж бодсон чинь жаахан хөөд юм байна гэж чинь. Тэгээд ингээд яг тийм одоо юутай гэдэг лээ хуйнтайгаа мэдэгдээд ингээд дуграад дит юм байна. Тэгээд яг барины дараа ингээд дуурахгүй болоод сайхан суларт юм байна. Тэгээд яг йог хийгээд бас ингээд бие сунаад яваа байгаа ах гэж бодоод байсан чинь энэ мөр нуруу бас сайн сунгаж чаддгүй юм шиг санагдлаа шин. Зүгээр ингээд артлын болчонгууд ингээд нурууны гойны артлын хэсэг бол ямар ч асуудал байхгүй. Харин энэ уртлын хэсэг энэ урд мөр тэгээ гой мууяа харин жоохон тасглаа хийчихвэл сайн сунгаж татах хэрэгтэй юм байна гэдэг ойлголоо. За тэгээд нэг өнөөдөр нэг ийм сайхан өдөр өнгөрлөө. Ста сайхан байрлалаа. Тэгээд ийм гоё газар одоо нээж байгаа. Манай нөхрийн дүү удаж байгаа илүү тий. Гоё газар нээсэн байна. Тэгээд цаашдаа ажилтнаас амжилт хүсье. Тэгээд өнөөдөр бас гоё баринд оруулсанд баярлалаа. Тэгээд ийм яг хуу иймэрхүү баринд юу н орж ивэл зүгээр юм байна. Тийм альжаал талах баринд орж ивэл зүгээр. Би ч нөгөө Поховын шок аппаратуудаараа ер нь суллаа. Гэтэ яг өөрийгөө барихад жоохон хэцүү байдаг ч гэсэндээ бас нэг тэднэрийгээ хэрэгсний ачинд бас нэг дайггүй бас байдаг байж магадгүй байх гэж бодож байна. За тэгээд нэг иймэрхүү өдөр сайхан өнгөрлөө дөө. Одоо бид гурав гэлгүй харьцаахан амарна. Өнөөдөр шилтэн устай хоол идэнэ. Гам барьж хүүт ус суухгүй, хүүтэн юм уухгүй, доороос даавчлахгүй гэсэн. Тэгээд шил устай хоол хийгээд мэдээ сайхан амарна. Өнөөдөр нэг иймэрхүү өдөр өнгөрлөө. Тэгээд нөгөө энэ 5 дугаар влогийн маань үргэлжлэл нь угаасаа нөгөө замд явж байхдаа бид хоёр хоолунд тэ амар орж байгаа зүйлийнхаа талаар жоохон ярьсан бичлэг байгаа. Тэрийг оруулаад энэ влог бол нэлээд урт болох нь. За бүх хүмүүстээ үзэж байгаад баярлалаа. За түр бай. Чи бүр нэг гойн харсан зэрэг ядарсан уу? Чих бөглөөд болохоор юу сонсох байна аа? Баяртай. Мик чек. За уг нь ингэсэн байхгүй юу? Хавар эхлээд би заяа энэ хаврын влог маань нөгөө хоолны талаар ярина гэдэг үг нь явж эхэлсэн байхгүй юу? Тэгээд зэрэг ингээ хийж чадахгүй л яваа. Яг энэ талаар ярина гэхээр ганцаараа ярмаагүй санагдаад тийм чамтамж ярэ гэж бодоод би хийгээ явж явах хугацаанд угаасаа баяр болол янз бүр юм болол тэгээд чи бас дээрээс нь завгүй байсан болохоор
энэ талаар ингээд тодорхой яг яриад хийж чадахгүй байгаа юм. Тэгээ одоо ингээд битээр хоорондоо завтаагаа дээрээ дээрээс нь замд явж байгаа дээрээ жоох ярих гэж бодлоо. Гэтэ энэ хаврын одоо тэр влог хийснээс хойш 3 дахь хэсэг нь орсон байхгүй юу? Тэгээ 4 дахь хэсэг дээр энийг оруулахгүй. 5 дахь хэсэг дээр орно. Тэгэхээр та энэ талаар яриа сонсож байгаа бол 5 дахь влогийг үзээрэй гэж хэлмээр байна. Тэгээд уг нь бид гурав ер нь амьдралынхаа хэм маягийг айгүй айтайхан болгох гээд яагаад гэвэл энэ нөгөө эрүүл мэнд амьдралын чанар дээрээс нь эрүүл урт наслах одоо ач холбогдолтой болохоор энэ зүйлийн талаар ер нь ингээд хоорондоо ярилцъя гэж бодоод тэгээд энэ нөгөө яг челленж шиг уг нь бас яг зарж чадахгүй байгаа тийм челленж шиг биш зүгээр яг уу амьдралдаа хэрэгжүүлэе гэж бодож байгаа юм баггүй. Тэгээд эрт унтах талаар бол ер нь дэжгүй бид гурав бас нэлээд оройтч унтдаг байснаа. Ер нь одоо ингээд ажгүй эртдөө унтдаг болж байгаа. Тэгээ хаяа яг уу тэгэл ганц хоёр янз бүрийн гарахаар бас тэгэхгүй байгаа ч гэсэндээ ерөнхийдөө хамгийн гол нь урд нь ингээд ойлгодог байсан байхгүй эрт унтах талаар ингээд залуу хүмүүс чинь ойлгохгүй байдаг байсан чинь одоо ойлгоод дээрэс нь үр дүн ингээд бийт гарч байгаа өөрчлөлтүүд болон ингээд сайн давуу талуудыг харахаар үгүйсээ хамаагүй сайн давуу талуудтай байгаа шүү дээ. Тийм болохоор одоо энэ нөгөө эрт унтах дээрээ нэмээд хоолтын талаар ингээд ярих гэж бодож байгаа. Гэтэ одоо тэр хоолт гэдэг нь ингээд бүр сүртэй ингээд нэг хоолны дэглэм бариад ч юм уу эсвэл ингээд бараг цагаан уултан болдог ч юм уу. Үгүй мэдгүй цагаан уултан болохгүй. Ер нь бол ингээд бүр ингээд хоолны дэглэмээ бариад ингээд бүр чихэрлэг мэдгүй. Ер нь бол тэнцвэртэйгээр энийг хэрэглэх талаар ярилцъя гэж бодож байгаа байхгүй. За тэгээд ингээд аваад ирэл таныг онон подкастад хүрэлцэн ирсэнд баярлалаа. За баярлалаа. За энэ подкастыг үзэж байгаа үзэгч олондоо та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Бид гурав тэгээд нөгөө одоо чихэрлэг юм уу ингээд тэнцвэртэйгээр идэ гэж бодож байгаа байхгүй. Ер нь бол чихэрлэг юмыг айгүй хийддэг. Би бол ингээд угаасаа нэлээд донтой байсан. Донтой тэрийг бол ингээд нэлээд их хийддэг чихэрж юмс ингээд чихэрлэг зүйлийг маш их хийж явдаг. Би өмнөх влог дээр ярьсан ба би ингээд чихэрлэг юм а эдэнгээ тэрнийг флортой адилхан хөдөлгөөн хийгээд яваад өөрийг ингээд болгоно гэж бодож байтал тийм зүйл болохгүй хашилт ингээд нэрвэгцэн гэдэг шүү дээ. Би нэлээд ер нь өөрөө бас хашилттай байхгүй юу. Тэгээ энэ маань бас нөхөр маань ажиглаад ер нь бол яг ажиглаад мэддэг л байсан баг. Гэхдээ ингээд нөгөө намайг уурж муурлангууд шууд ингээд би ч нөгөө миний ингээд хайрын одоо хил чинь нөгөө бэлэг авах штэ тий. Тийм болохоор ингээд манай намайг уурлуулж муурлуулахаар ингээд тор дүрэн идэх юм аваад ирдэг. Амттай идэх юм аваад ирдэг. Тэгэл яг уу миний уур гарчдаг. Тэгэл яваад идэг үслээ. Тэгээ хажуугаар нь яг уу өөрөө би бас ингээд идэн. Тэгээ тэрнгээ ингээд охиныг бас ингээд маш идэх юм тийм амттай идэх юмны жоохон аппетиттай болгож эхэлжсэн байхгүй юу. Тэгээ сайн нөгөө баярууд болсноос хойш ингээд нэлээд бие дээр одоо бас ингээд 30-аас дээш наслаад ирэхээр чинь тодорхой хэмжээнд ингээд өөрийгөө мэддэг болоод тий идэж уусан юм маань яаж биед маань зогцоод байгаа яаж зогцохгүй байгаа гэдгийг ажиглаад ингээд сурч эхэлж байгаа байхгүй юу. Тэгээ энэ дээр ингээд бүр сайн ингээд баярын дараагуудаар ажиглалт хийж үзээд энэ хавраас тэр одоо үйл ажиллагаагаа явуулъя гэж бодсон байхгүй юу. Тэгээ манай хүн гинт за одоо энийг ингээд болио гэдэг шийдвэр гарлаа. Тэнгуут нь ингээд би жоох стрессцэн. Ингээд эмэгтэй хүн ч бас нөгөө сарын тэмдэг ирж мэрх үеэр ингээд чихэрлэг юм идэхийг ингээд шаарддаг. Тэгээ би багасаа бас ингээд айгүй хэмт ингээд чихэр бүр идээд одоо өсөөд бүр сурцсан аавч маань ч гэсэн ингээд нөгөө 8 хийдэг урдаас хойноос ингээд маш их амттай авчирдаг байсан. Тэгээд ингээд бараг л одоо ингээд 30 хэдэн нас хүртлээ ингээд ерөнхийдөө одоо энэ чихэрлэг зүйлийн хэрэглээ маань маш өндөр байсан байхгүй юу. Өндөр байж байгаад тэгээд манай хүн гинт ингээд 20-од ихсэн чинь би жоохон бас л стресс гэж нөө. Тэгээд одоо тэгээд яг энэ 20 ихсэн талаараа энэ хүний яриаг сонсъё. За би бол яагаад төрсөн бэ гэвэл за. Ер нь бол сахарын донтолт бол архины хэрэглээний донтолтоос илүү донтолт үүсгдэг гэж судлаа шинжилгээ дээр суурьсан олон бичиг заас мэдээлэл байт юм лээ. Ер нь эмэгтэйчүүдийн баг дийлэнх хувь сахарнд хит донтолттой гэсэн судалгаа байт юм лээ. Ер нь яг өөртөө ингээд нэг ажиглаад үзэх юм бол амттын идэхгүй өдөр тий яг ямар мэдрэмж төрж байна. Одоо идэхгүй байж чадж гэнэ үү? Идэхгүй байхаар ямар ингээд зан характер өөрийнх нь бие ямар шив чанар үүсэж байгааг ажиглаад үзээрэй.
Тэгээд идэхгүй байгаад яахчгүй байвал тэр амттан сахарын хэмжээний донтолтод автаагүй, дэрэгдээгүй гэсэн үг. Хэрвээ ингээд байцах байдлууд ямар нэгэн байдлаар ингээд тавгүй болж эхлэх юм бол сахарын донтолтод орсон байна гэсэн. За тэгээд сахар буюу энэ сахар гэх юм уу амттан ч одоо тэр чигтээ сахар тэгээд нөөцлөгч бодис те 9 жорын эмхний биед ороод дуусаж шингэдэг маш олон төрлийн бодисууд байгаа даахгүй. Тэгээд тэрийг хэрэглэх юм бол ерөөсөө бүх өвчний сүр тавигдж байгаа. Юу гэдэг. За нэгдүгээр богино наслал нь за урт наслалж болох байх. Гэхдээ урт наслах энэ утаа амьдрах процесстай амар юм зовлонтой амьдрах гэсэн. Янз янзын жижиг сажиг өвчин, харшаал тий. Тэгээд нүүдүүлэн даамжрах асуудлууд их байгаа. Тэгээд их нэртэй би ингээд уурлахаар нь ингээд тор дор ингээд амттаа аваад оруулаад өгдөг байсан. Тэр үед одоо яг өөрөө мэддэггүй байсан. Ер нь одоо энэ амттан бид ямар нөлөө үзүүлдэг юм. Хэрхэн юу болж байгаа процессыг анзаардгүй явдаг байсан юм билээ. Тэгээ өөрөө ерөнхийн нэг жоохон мэдээлэл олж авсны дараа за одоо ер нь бол хайртай хүмүүсээ би ч хамгаалж хайрлаж ингэж эрүүлэх байлгахын төлөө явах хэрэгтэй байтал өөрийн гараар үгүй хийжсэнээ ойлгочихсон баг. Тэгэхээр хайртай ганцхан байж байгаа ганцхан уурлахаар биш. Ер нь бол нөгөө эрхлүүлэх хэлбэр нь гэсэн үг. Хайрлаад байгаа. Чи хайрлаад байна гэсэн чи яг ганцхан ингэж уурсны дараа биш тий. Уурсны дараа. Ер нь өдрөө ингэж орой болгон орохдоо ч юм уу ингээл ямар нэгэн төрлийн ламптай юм авч орно. Шоколад ер нь бол шоколадыг бол өдрөө болгон дээ шахав. Тэгээд маш урт удаан хугацаанд хадгалагддаг тийм бүтээгдэхүүнүүд ч авдгууч бүгд ингэж нөөцлүүлэгч хугацааг нь уртсах муудахгүй байх юм бодис мэдсэнд хийждэг маш олон төрлийн. Тэгээд нөгөө өнгө оруулагч бодис центр гэж өчнөө хүний биед одоо ороод ямар нэгэн аминдик болдгоо задардгүй тийм маш олон төрлийн бодис ч одоо энэ харшаал янз янзын хүчлийн их үүсвэрүүдийг тавиад байгаа гэдгийг ойлгосон байна. Тэгээд би тэгж бодсон байхгүй юу? Чам одоо охиндоо ингээ хайртай хүмүүстэй айлуулах хамттай мэдүүлэхгүй байх нь эдгээр намайг үцэн ядаж болно, одоо ууралж болно. Тэгээ өнөөдөр чи ингээл ламптай юм уухгүй бол ууралж болно, яаж ч болно, үзэн ядсан ч болно. Гэхдээ хожим жоохон 1 жил ч юм уу 2 жилийн дараа өөрийнх нь би дарах үр дагаврыг ойлгосныхаа дараа над чинь сэтгэлээсээ баярлах байхгүй. Тэгээ дээрээс нь би ингээд эцэг буюу эр нөхрийнхөө үүргийг ухамсарлаад тий эхнэрийнхээ эрүүл мэнд, охиныхоо эрүүл мэнд одоо эрүүл мэнд чинь хамгийн чухал зүйл шүү дээ. Энэ зүйлийг бодоод энд нь амар том хөрөнгө оруулалт хийж байгаа нь сахарын энэ донтолтоос нь холдуулж байгаа алхам. Гэхдээ огт идэхгүй нэж байхгүй шүү дээ. Тийм. Би бас харин энийг бүр яриандаа ингээд баяраар ч юм уу одоо яг гэр бүлийн уулзалт гоё юм болохоор нэг идчихээн. Түүнээс бол тэрийг одоо манайх юу гэдэг өдөр тутамдаа хэрэгэлдэг байсан болол одоо тэрийг болж байгаа. Тэгснээр одоо миний харин ингээд юу ухаан болсон шүү дээ. Харшлын. Би бүр гэхдээ амар донтойсцээ. Би бүр ингэдэг байсан. Чихэр идээд жоох ингээ харшлаад арсан дээр маань ингээ ерөн би жоох ер нь бол бүхний баг харшилтай. Тэгээ сахар нэлээд өгсөн чинь сүүлдээ ингээ хардаа чихэрлэгийн мэдээд би маань загтнаад ингээ арсан дээр харшил гараад байгаа мэдэнгүүт та шууд харшлын юм ууж эхлээд. Тэгээ ингээ чихэр идэхээс өмнө чихэр идэх юм чинь харшлын юм ууч ч юм уу тий. Бараг тийм мэдрэл юм шиг болсон байсан. Тэгээ бас ажиллахгүй энгийн юм шиг надад ингээ санагдаад байдаг байсан чинь. Одоо яг идэхийн тулд ингээ харшлын юм ууж байгаа чихэр идэхээр яг сүүл би ингээ жоохон ойлоод ирсэн чам айсан шүү дээ. Яар би ч одоо үгүй юм уу чих. Харин энийг тэгээд зарим ингээд сонсон ингээд манай дүү мө зулан мал ингээд сонсонготой бүр толгоос гэсрээ гайхаад байсан чи би ингээд гинт ингээд одоо ухамсартайгаар бодож шүү дээ. Ухамсартайгаар бодсон чинь нэрнгээсээ би өөрөөсөө ч ихсэн хайсан. Яагаад вэ тий? Дээрээс нь харшлын юмуд чинь нөгөө харшлыг үгүй биений дархлааг одоо дарангуулдаг гэсэн бохоо. Тэгэхээр ингээд дархлаагүй би болоод байгаа байх нь шүү дээ тий. Ер нь ямар нэгэн эмний хамааралтай болох юм бол одоо жишээ нь юу гэдэг илэг өвдлөө гэж бодъё л да зүгээр би яг сайн мэдэхгүй байна. Гэтэ илэг өвдөхөд одоо илгээ ингээд ямар нэгэн байдлаар юунаас болж өвдөж байгаа гэдэг учир шалтгааныг олох хэрэгтэй шүү дээ. Одоо юу гэдэг архич юм уу маш их хэмжээний илгэнд хор хөнөөлтөд тийм хүнс хэрэглээд байвал илэг өвдөх нь ойлгомжтой шүү дээ. Тэрийг болчих юм бол илэг буцаад одоо өвдөхгүй байх арга хэмжээ авна шүү дээ. Өвдөхгүй болно. Тэгэнгүүт тэрийг хэрглэж байгаа хэрнээ илэг өвдөд ингээ ийм уугаад байгаа хүмүүсийг гайхаад байгаа. Тэнгүүд илгэний юм ууж байгаа нь илгэн зүгээр болохоор ходоод нүчдэг. Тэгээ ходоод эмний юм тий уугаад ходоодтой ингээ зүгээр болгож байгаа гэд ходоодны юм уугаад ходоод нь зүгээр болгоод бүр нүчдэг ч юм уу. Ер нь бол эмийн компани бизнес. Ер нь бол эмийн компани бизнес. Тэгээд нэг гоё юм хэлэхэд нойрны асуудлуудаа яг бүрэн гүйцэд би дуруу ингээ цэцэлж чадаагүй байгаа чиг
Гэхдээ нэлээ ийм ахиц дэвшилтэй өмнөх үеүдээ бодох юм бол баг ингээд 50-аас 60% ийм ахицтай явж байгаа. Энд чинь угаасаа шууд тэгж хэлээл би 3-10 цагтаа унтаал өглөө эрт сэрдэг ийм одоо Улаанбаатар хотод амьдарч байгаа хүмүүсийн хувьд бол ийм жоохон боломж нь хомсоо одоо тий. Гэтэ эрүүл мэнд янз янзын асуудлууд бодохоор бид нар хийхээс өөр сонголтгүй болчихоо. Гэтэ ямар ч нэг 11 гэхэд бол унтчих чинь зарим үед 10 унтчих, зарим үед 12, 12:30 өөр нэг ийм бүр 2 морь бол байхаа бас болчиход байгаа тий. Тэгэхээр эн чинь амар том ахиц болж байгаа. За тэгснээрээ хүчин амдах юм уу болчих. Тэр санаж байна. Толгойчоо өгдөл шууд ингээд технологиг гоогаал ходоод өгдөл хүчин амдах юм уу ч одоо ходоод ганц балдаг зүйл шүү дээ. Тэгээд бид ямар амар хамаартай. Бүр амар сонио юм шиг санагдаж авчлаа. Үдтэй энэ чинь нэг би өөрийгөө яг бас инээс болж байгаа гэж бодох. Би ингээд цус багталтай болохоор ингээд ер нь толгой жоох ингээд өвдөд идэг мэдэг гэдэг юм бас ингээд итгэж өмсцөө явж байсан байхгүй юу? Тэсэн чинь энэ дээр чинь ингээд нойр маш чухал байсан байгаа байхгүй юу? Тэгээ ингээд нойроо сайжруулчихаар тэд нар нь ингээд сайжраа авчиж байгаа байхгүй юу? Тэрнээс ингээд мангар юм шиг бүр ингээд одохгүй ингээд гэсэн юм уугаад явааддаг бас биш. Бид нар чинь ингээд нэг юм хүний бичнэг систем явж байгаа шүү дээ. Яг ингээд маш төгс систем одоо маш төгс систем амарч юу орж ийн тэрийг ингээл олон давхрах шүүлтүүрүүд ингээд шүүж штэ. Тэгээ эцэст нь ингээл судсаар чинь тэр шингэсэн бүх юм чинь ингээд амьд юм болоо бид нарт энерги өгөөд судсаар чинь цус болоод те ингээд шинхэн гүйж явах хэвээр байтал сахар хэрэглээл ялт янзын хорт бодисууд хэрэглээд тэгээ дээрэс нь унтахгүй явах юм бол угаасаа энэ зүйл болох нь ойлгомжтой байсан байхгүй. Гэхдээ энэ нөө мэдэхгүй дэх учраас тодорхой хэмжээнд мэдээд ирсэн одоо нойрны унтах челленж маань ямарсан нэг 50-аас дээш хувьтай явж байгаад амар гоё байгаа. Хамгийн сайн хийж байгаа хүн бол энэ хойно байгаа гэдэг байгаа. Хаана вэ? Тэр хаана вэ? Энэ огч яг хичээлтэй өдрүүдэд ер нь 10-30 л унтаж байгаа. Тийм болохоор хийж байгаа гэж угаасаа энийг ер нь бол хэрэгжүүлж байгаа. Санзуу тэр бол маш сайн хэрэгжүүлдэг. Яг челленжээс өмнө ч гэсэн охиныг би аль болох их томтолох хичээдэг. Яа гэвэл өсвөр наснд би өөрөө аягүй сайн унтдаг хүн байсан байхгүй юу. Тийм болохоор бусдаас ингээд хамаатан садан гид ингээд огцон жоохон өссөн. Тэгээд тийм болохоор би охиныг аль болох дандаа 10 цагт унтуулдаг байсан. Тэгээд энэ челленж явагдаад санзуу бол баг битүүрт илүү үлгэдүр айлан ингээд үзүүлээд явдаг манай охин. Тэгээд хоолн дээр тийм ээ. За одоо копийн талаар ярих уу? За. Би бол угаасаа копи хэрэглэдэг юм байсан. Тийм. Копи тэр солонгос бүр амар хэрэглэдэг бүр Monster гэдэг нэг energy drink гэдэл бол бас өдрө болгоо. Тэгээ дээрээс нь давхар копи уудаг. Тэгээ нэг жижиг Maxim гэдэг копиг бол угаасаа тийм. Солонгосчуудын бүр ингээд баг супер амар цагийн дотор ингээд нэг цаг болоод нэг 10 минут амрах үеэр уудаг. Би ингээд 8 цаг ажиллахад 8 копи уудаг гэсэн бод. Миний цусан сахарын хэмжээ хэсгээр хүн сэргийг болд юм байна. Тэгээ одоо тэр нэг кофе ч нэг кафеин гэдэг зүйл одоо шүү дээ. Кафеин дээр жоохон сахар нэмчихээр хүний одоо байгаа энэ сэргийг мэдрэмжүүд дээр илүү нэг хэдэн өөр бүүстлээд өчтэй байна. Тэгэхээр нэг урт хугацаанд байрчдаг. Тэр хүн нэг идэвхтэй юм ажиллаад байдаг. Уул нь бол ингээд яг өөрийнхөө ямар ч кофе элдв янзын юм хэрэглэхгүйгээр сэргийг байхын тулд унтах цагтаа унтах хэрэгтэй байгаа. Би одоо энэ сүүлийн үеийн ажил дээр амар ингээд яаж авах бороо нэг 11 гэл унтахад өглөө нэг 7:38 гэж сэрж штэ. Тэгэхэд яг ингээд бүтэн энерги ингээд фул болчоо сэрж байгаа байхгүй. Тэгэхээр өдөр ямар нэгэн кофе сахартай ундаа ч юм уу ингээд янз янз яг хэрэглэх шаардлага болчихж байгаа. Яг зүгээр асуудалгүй натуралаараа ингээд нэг өдрийг давчих. Тийм манай хүн бол баг кофенаас ингээд гарсан. Би бол ингээд хайдаа жоохон уух гэдэг. Кофе уучих юм бол дараа нь тэр одоо энэ энгийн байгаа байдлаасаа илүү юм мэдрэмж авчихгууд тэрийг ингээд тэрэндээ энгийн байхаараа тэрэндээ үржихгүй болмаас ингээд кофе уугаад байдаг. Бас нэг ясны авдаг гэсэн. Тэгээ энэ кофе болон энэ одоо чихэрлэг хүнснүүд ч нэг биеийг юм хатаадаг гинэ. Бүр нэг аяг кофе уухаар 5 аяг ардаас нь ус уух хэрэгтэй. 5 аяг усыг чинь ингээд шимэгдүүлчихдэг. Үгүй ингээд хатаадаг гэж байгаа байхгүй тий. Тэгээд тийм болохоор ингээд кофе уудаг бол 5 аяг ус ууж хэрэгтэй билээ. Тэгээ ингээд сахар чинь ингээд угаасаа ингээд нөө цуснд ороод глюкоз олоод тэгээ ингээд цус угаасаа ингээд баг нөө өтгөрчтэй юм шүү тий сахарна. Тэгэхээр ингээд хүнд ер нь биенийх нь хувьд юм хаталт үүсдэг билээ. Одоо тэгээд дээрээс нь ингээд хурдан өгшрөн тэгээд эрүүл биш. Намаа ингээд хүүхэд байхад за яг сахар амттай юмнууд ингээд илбэг байсан л та. Гэхдээ одоо үеийнх шиг ийм сонголт ариун байгаагүй. Тэгэхээр одоо юу гэдэг орчин цагийн хүүхдүүд жоохон мэдээлэл мэдлэгтэй байж ч өөрийнхөө эрүүл мэндийг хамгаална гэсэн. Тэгээд ялангуяа ээж аав нар тэгвэл ингээд багаас нь ямар нэгэн амттай шимттэй юмур ингээд сахар өндөр хэрэглээд тэнд орж байгаа орц найрлагуудыг маш сайн харах хэрэгтэй. Тэгээ хугацааг нь харах хэрэгтэй. Хэрэгжилж байгаа бол тэгээ Монголын угаасаа хүнсний аюулгүй байдал алдагдсан гэж сонсч байсан уу та нар? Би бас сонсч байсан. Нэлээд хэд удаа сонсч байсан. Монголын жилбүү ер нь ингээд хин даяарсан болохоор ингээд хүнс ер нь хин юу дуртайгаа зарж болно. Одоо бид нэр харин гол нь
юу авч хэрэглэх үү гэдэг нь одоо тэр хүмүүсийн сонголт болчиход байгаа байхгүй. Түүнээс бол тэр зарж байгаа үйлдвэрлэж байгаа хүмүүсийн хувьд бол буруу гэж болохгүй болчихж байгаа. Тэр бизнесээ хийж чинь те амттай юм хийж чинь дотор нь юу орсон бэ яа нэг хүний эрүүл мэнд сайн байна уу муу байна уу самараад мөнгө олж ийл болно. Бид тэр харин юуг авч хэрэглэх үү гэдэг л өөрсдийнх нь сонголт болчихоо. Тэгээ хамгийн амар нь одоо ингээд дараа эмнэлэг төвчөө үзүүлэнгүүд ерөөсөө бүх өвчлөл амьдралын хэм маягаас гэж. Тэгэл одоо орчин цагт та нар эмнэлэг дээр очиод буруу амьдралын хэм маягтай гэвэл ер нь ичээд гарч ирнэ гэсэн. Тэгээ одоо энэ жоохон миний охинтой жицсэн хүүхдүүд чинь нойр булчирхаан өвдсөн, элхэн өвдсөн, 50-60 настай хүмүүсийн өвдөлтүүдийг ер нь өвдсөн байгаад байна шүү дээ тий. Чихрийн шижин одоо ер нь ингээд амар залуучсан. Өөр үе 2 дугаар үе тийм тэгээ даралт одоо зүрхний жоохон хүмүүс даралт ирдсэн чихрийн шижинтэй 1-р үе юм уу ингээд явцсан ингээд амар хэцүү өвчлөлүүд ингээд нас нь хитрхи залуу болсон. Тэр нь юунаас болж байгаа ерөөсөө бидний хэрэглэж байгаа хоол ундаас болж байгаа юм. Гэтэ юу гэдэг ойлоо нэг амар мэддэг юм шиг тийм хоол ийм юм идэнэ гэхгүй. Тийм амар тэр бас судлахгүй ингээд нөгөө нэг судалсан хүмүүсийн яриаг сонсоод амьдралаа хэрэглэгээ багасгах. Тийм багасгах. Тэнцвэртэй. Гэтэ нөгөө монголчин маш олон баяр болдог болохоор чихэр жимс идэх ингээд баярууд одоо ядчил ингээд өнөөдөр битээр ингээд сэлэн яваад төрсөдөж явж штэ. Тэгэхээр тэр хооронд хугацаанд л ер нь амттан идэхгүй байх нь зөв юм байна гэж бодоод байгаа байхгүй. Тэгэхгүй гэтэ яахтай угаас ингээд амттай юмнууд бас идэх чинь наад жаргал шүү дээ тийм үстэй. Тэгээд дэлхийд дээр гоё мэдэрч болох бас нэг гоё мэдрэмжүүдийн нэг гэж би бас боддог. Яагаад гоё юм бэ тийм үү? Яагаад допамины маань хэтэрхий их. Аль нэг чиний тэр аз жаргалын ч юм уу аль нэг шагнал урамшууллын ч юм уу дааврыг хэмжээгээр ялгаруулад байгаа болохоор тэр зүйл давтаад байгаа. А за яг энэ дааврын талаар ярьж байгаа. За аль даавар вэ? Үгүй ингээд ер нь одоо харин тийм донтолт ингээд сахарч байлаа өөр бусад эрэгтэй хүмүүсийн архины тамхины тийм донтолтууд ч угаасаа бүгдээрээ нөгөө допаминыг одоо өдөрт байх хэмжээнээс нь ихээр ялгаруулчихдаг. Нэршлүүдийн бас зарим нь сайн мэдэхгүй байна. Гэхдээ нийтээр нь ярих юм бол дотоод шүүрэл гэж байгаа байхгүй. Миний биений ерөөсөн дотоод шүүрлэл нь юу гэдэг одоо нэг аз жаргалын даавар те баяр нэг хайр тайвшруулах сэргээх серотонин мелатонин допамин за нэг гадаад нэршлүүдийн зарим марчиж. Ерөөсөн энэ дааврууд дээрээс л бүх хүний энэ сэтгэл зүй болон оюун ухаанд нөлөөлж байгаа. Тэгээ энэ дотоод шүүрлээ захирч чадах юм бол ер нь бол чи ямар ч юмд бол ямар ч зүйл давтаж домтож те буруу байхгүй гэсэн. За одоо жишээ нь амттай идлээ яагаад энэ амттан идэхээр маргааш дахиад идэх гэж юм уу өсруулад идэхээр ингээд зогсоод бомбэ гэх юм бол би одоо юу гэдэг ямар даавар ялгар тийм мэдэхгүй байна л та. Тэгэхээр ямарсан шагнал урамшуулах юм. Ер нь аз жаргалын даавар ч юм уу те шагнал урамшууллын юм нэг гоё даавар ингээд ялгараад байгаа болохоор тэр даавраа ялгаруулахын тулд тэр зүйлийг идээд амтлаад ингээд байн байн идээд өөрийгөө ингээд гинтэйгээд одоо дээрэс нь ганцхан эрүүл мэнд гинтгүүгээр дотоод шүүрлэлийн чинь систем нь алдагдчихж байгаа байхгүй юу? Энэ амар асуудалтай. Одоо би яг өөрөө бүх системээ ингээд бүрэн алдуулж ирсэн хүний хувьд одоо тэр янз бүрийн архи тамхи гэл те тэгэл өөр үүдээ тоглоомч юм уу юм зүйлд ингээд тодорхой хэмжээнд ингээд автаж энэ дотоод шүүрлийг бүрэн утгаар нь ингэж эдэлжсэн хүний хувьд бол аимшигтай зүйл. Тэгээ хамгийн гол нь өөрөө яг тэр замаар нь яваад буцаад тэрийг ойлгосон хүнийхэн замл болохоор тэгээд тийм дотоод шүүрлэг хамгийн гол нь тэр допамин одоо даавар чинь өдөрт байгаагаасаа ялгуулахаасаа их хэмжээгээр ялгарчаар маргааш нь байхгүй болчихно. Маргааш нь байхгүй болонгууд чи уурлаад байна. Буцаад тэрийг нэхэд байна. Чи ингээд зовоод байгаа юм шиг заа амьдрал хэцүү. Копи дээр ирээ зэвд. Копиг ирсэн болохоор. За хүн угаасаа өдөр ийм нэг өглөө нар гарахад л шууд унтахад мелатонин гэдэг ингээд тайвшруулах даавар ингээд ялгараад амардаг болвол өглөө ингээд шууж иргээл яг нар ингээд дэлхий сэрж яхад хүний шус зөрүүлээ серотонин гэдэг ингээд сэргээгч одоо тэг өдрийн нэрчүүчтэй байх юм даавар ялгардаг байгаа байхгүй юу. Тэнгүү тэр нь за би тоог нь яг тогтоосон тоо моог нь мэдгүй зүгээр жишээ болгоч. Яг өдөрт нэг чи 10 ширхэг серотонины даавраа ялгаруулад заяа. Нэг өдрийг авах хэрэгтэй байтал копи уучаар тэр нь өдөрчилж байгаа байхгүй 40 гаргаж байгаа байхгүй. Тэнгүүд өдөр чи 10-ыг гаргах хэрэгтэй байтал нэггүй өдөр копи хэрэглэнгүүтээ огцом сэргэлт аваад тэр өдрийг ингээ атайхан давчлаа гингүүч 40 гарангууд үлдсэн 3 өдрийнхөө серотониныг хулгайлчих байгаа өөрөөсөө. Тэнгүүд үлдсэн 3 өдөр чи тийм сэргийг ирчүүчтэй байх боломжгүй болоод байгаа байхгүй. Тэгээд дараагийнхаа өдрийнхийг аваадах юм шүү. Тий. Тэгээд дахиад маргааш нь чи тэхийн тулд нэг аяг копи ууштай. Өмнөх өдөршгөө байх боломжгүй. Нэг аяг талыг ууж иж өмнөх өдөршгөө болно. Хэрвээ чи нэг аяг талыг нэмээ уучих юм бол 4-ыг авсан бол 6-ыг ав тэр өдрөө. Тэгэхээр 6 хоног нийтдээ ингээ 10 хоногийнхоо
серотонин ингээ өөрөөсөө хулгайлаад байна гэсэн дотоод шүүрлээсээ. Эрүүл мэндээсээ хулгайлаад өөрөөсөө хулгайлаад байгаа. Энд чинь ингээд даавар ингээд юу аахгүй та хэмжээ хязгаартай аахгүй өдөрт гаргах хэмжээ хязгаартай хязгааргүй биш. Тэгээ энэ даавруудыг зүү зөхсдөө гаргах боломжтой зүйл. Одоо жишээ нь серотонин дээр дасгал хөдөлгөөн хийх юм бол серотонин дааврыг үйлдвэрлэх боломжтой. Өдрийнхөө шүү биш. Одоо энэ серотонин гэж яриад байна. За сэргээ хийж хүчтэй байх дааврыг тий. Давхар одоо юу хайрын даавар гэдэг. Допамин биш серотонин ч одоо нэг сэргийг байх даавар гэж яриад. За ямар нэрийг бас сайн мэдгүй байна. Тэгээд ямарсан ойлгоч. Ямарсан даавруудынхаа нэрийг мэдгүй ч учрыг нь олоод байгаа. Тийм. Тэгээд ингээд 3 дахь өдөр нь одоо копи гоон штэ. Тэгэх юм бол юу юм? Чи өмнөх 2 өдөр хөшөө байхын тулд 2 аяыг ухуулчихна. Донтолт нь угаасаа ингэж явдаг гэсэн үг. Доос нь гэсэн. Доозоо дандаа гэсэн үг. Тийм. Чи одоо ингээд өмнө нь 1 аяг копи уугаад ингээд яг хангалттай хэмжээний сэргэлт аваад 1 өдрийг ингээд айтайхан давдаг байсан бол 3 хоногийн дараа чи 1 аяыг уухад огт уутгүй юм шиг юм мэдрэмжтэй уналттай байна. Яагаад тэгэхээр маш их хэмжээний даавраа ялгаруулсан болохоор чиний яг хэрэгжүүлж боломжгүй. Одоо би харин копи хэрэгжүүлж цаашаа зүгээр сайн ажигласан биш тэгээд ажилтгүй байсан. Одоо ингэж аахгүй би копи ууж ингээд энержи дринк ч юм уу ямар нэгэн ийм сэргэж байгаа ундаа сахар одоо кола молоо ч хүртэл ягаад хүмүүс их уугаад байгаа гэхээр сахарын хэмжээг хэсгээд сэргээд байгаа байхгүй юу. Тэнгүүд хэрэглээд ангууд ингээд өдөржингөө ингээд ийм явчаад маргааш нь тэрийг хэрэглэхгүй болонгууд нь өмнөх өдрийнхөө дараачихын өдрийн нэг ирч хүчээ ингээд хулгайлсан болохоор ингээд уралтанд орчих. Тэгээ хямарч чаахгүй ингээд ямар ч ирч хүчгүй. Тэнгүүд энэ байдлаас гарахын тулд угаасаа нэг доороо ич нэг сар 2 сар маар ингээд огт хэрэглэхгүй ингээд унтсан ч гэсэн хэрэглэхгүй байгаад тэнгүүд буцаа сэргэн баг багаар нөхөж байгаа байхгүй нөөс рүү. Тэгээ нөгөө дасгал маслаа хийгээд өөр тэр даавруудыг ялгаруулах эко эргүүлэр гаргах ямар боломжууд тийм юм хийгээд ирэх юм бол 2 өнөө 3 сарын дараанаас чи хэвэн болчихно. Тэр юу гэдэг заавал нэмэлт юм хэрэглэхгүйгээр дотоод шуурдлаа ингээд зохистойгоо хэрэглэх. Одоо архиухад гэсэн юм шүү дээ. Одоо нэг пими угаал архиухад нэг ихний нэг 2 3 хоногийг уучаар хүн бүр ингээд энэ дэлхий дээр хамгийн аз жаргалтай хүн болоод тэгээд байгаа бүх юм өгөөл тэ хүмүүст ингээд хайртай шүү гэж төрлөд мэдвэ. Аа мэднэ. Хүмүүс авчаараа нандам минь яг нэгдүгээр даваа. Тэ. Тэр чинь ингээд хайр олон даавар ингээд зэрэг ингээд гоё болгодог тийм хүний хайр аз жаргалын тий хайрыг чи одоо юу гэдэг юм жинхэнэ утгаар нь мэдэрчээс тэр даавар ялгарх хэвээр байтал одоо жишээ нь шагнал урамшуул ингээд аз жаргалтай ч юм уу болох юм даавар авахын тулд бид нэр ямар нэгэн зүйлийг амжилттай хийж таван туулаа те тэрнийхээ ард гарч байгаа тэр мэдрэмжийг даавраа ялгаруулах хэвээр зүгээр суужснаа зүгээр байж архиучаар ингээд маш их хэмжээгээр гарчингууд маргааш тэр нөө шаардлага 2 3 хоногийн тэр чин допамин нөхөж шаарахгүй байдал байгаа чи ерөөсөө зовоод байдаг чин даавруудаа нөхөж санагдаад байдаг. Ингээд шууд сэтгэл зүйн хямралт орно. Тэгээд за ингээд тогтмол хэрэглэх юм бол угаасаа тэр нөө сэтгэл зүйн уналт те сэтгэл зүйн асуудлууд үүсээд ирж байгаа чи ерөөсөө л дотоод шүрэлтэй ам. Сэтгэлийн ба нөгөө өвчин сэтгцэн баг өвчин байна. Сэтгцэн өвчин болон зүгээр л дотоод шүрэлтэй амаралтай бид нар энгийн байдлаараа энэ дотоод шүрлийнхаа даавруудыг ялгаруулж чадхаа болчихж байгаа байхгүй юу? Одоо ингээд гар утас үзэл нээс бит гүйлгээл ингээд сууж байгаа хүмүүс чинь богино хэмжээний аз жаргалын урамшууллын юм даавар авч байгаа гэсэн. Тэгээ ингээд ганцхан бүтээр яг хүний яриад л байгаа тийм утасны талаар юм тийм. Тэгээ дээрэс нь хамгийн амар ингээд ярьж байгаа зүйлийг хэрэгжүүлээд өөрсдөө ингээд мэдрээд тэрийг ингээд өөрийгөө ажиглана гэсэн. Ажиглахгүй бол угаасаа боломжгүй ингээд. Ингээд амьдрал ийм юм шиг яваад байгаа. Ер нь ажиглах хэрэгтэй. Явж байгаа чи угаасаа дотоод шүрлээ бүрэн гэмтээснийхаа дараа нэлээд том үнцгөлтөнд орно. Өвдөн дээрэс нь сэтгэл зүйн маш хүнд ийм уналтанд орно. Амар уналт. Тэгээд тэрийг давж чадахгүй болноос хүмүүс амиа орлоо байхгүй. Амиа орлоо. Тэгээд зүгээр амиа холмоор юм шиг нөгөө мэдрэмжүүд хаяа хүнд орж ирээд байдаг шүү дээ. Тэр чинь ингээд тэр нөгөө нэг дааврын зөв зохисгүй хэрэглэнээс болж байгаа байхгүй. Тэнгүүд хүмүүс өөгүй шүү дээ би ингээд ямар нэгэн дондолт байхгүй тэгсэн хэрнээ ийм сэтгэл зүйн асуудал байна гэд байж шүү дээ. Тэр чинь болохоор би ингэж хараад байгаа. Хүн өөрийгөө ажиглахгүй байгаа байхгүй. Яг юунаас болж тэр асуудал үүсэж байгаа уг нөхцөл шалтгааныг нь олох хэрэгтэй. Ганцхан арх тамхи хэлтүү янзын зүйлээс хамаарахгүй дотоод шүүрэл. Ямар нэгэн зүйл байгаа болохоор тэнд нэг учир шалтгаан байгаа л болохоор боли тий бүр анзаарахгүй амьдралын юм аягт орсон мөнгө үйж болно. Мөнгөнд онцлог болчих. Одоо жишээ нь ингээд өмнө нь ингээд мөнгөгүй болохоор шууд ингээд бүх хямрал ингээд дааврууд байлгтай ажиллагаан байшаал итгэхгүй болоод стресст ороод тий ингээд буруу мяа даавруудаа их ялгаруулад ирчих واخхой. Тэнгүүд нөгөө гой дааврууд чинь дарангуулаад ичээ. Мөнгөтэй болохоор авир гид авир хүчтэй аз жаргалтай даавартай болоод ч гэдэг юм. Тийм бол ингээд сэтгэл зүйн үед юм докторгүй болчихж байгаа. Сэтгэл зүйгээ хамгаалахын тулд ерөөсөө дотоод шүүрэл энэ даавруудтайгаа л маш сайн ажиглана гэсэн. Тийм бол тэгээд
ерөнхий бол нормал. Тэгээ хамгийн амар нь ингээд баян аз жаргалтай байх боломжгүй гэдэг чинь тэр одоо байхгүй баян чи допамин шагнал урамшуул юу гэдэг одоо ингээд аз жаргалын даавар ялгаруулаад байвал тэр чин хэмжээ хязгаартай байгаа байхгүй зовсны эцэс жаргана гэдэг чинь сүүл хитрхийг жаргах юм бол нөгөө ойлгох хөхтийн бүс энийгэд дахаар юу гэдэг юм бэлээ дээр үед тий маргааш ойлгохын чи их даруулж байна энийгэд энэ гэдэг чинь энийг дээр үед манай өвгдөөцүүд мэддэг байсан байхгүй энэ дааврын асуудлыг тий шинжлэх ухааны талаас нь ярихгүй ч мэддэг тэгэхээр ерөөсөө юм л хамгийн ингээд тэгээд чи өөрөө ямар даавраа ялгаруулад ямар дааврын алдагталд ороод ямараа яаж төвөх нь тэгээд таны сонголт. Харин чи ажиглахгүй л яваад байдаг гэсэн. Ажиглахгүй л яваад байдаг гэсэн. Гэтэ яг нэг сэтгэл санаагаа би бас өөр айгуу сайн ажилтдаг байхгүй юу? Яг энэ чихэрлэг зүйл дээр алдчихад байдгаа анзаардаггүй байсан ч гэсэн сэтгэл санаагаа өөр ингээд гартаа авч явдаг гэж боддог байсан чинь бас эн чинь ингээд ганцхан миний тэг ингээд хамаарлаас бус тэг бас ингэ болдог зүйл байгаа байхгүй тий. Миний хэрэглэж байгаа зүйлээс болоод гэсэн. Би өөрийгөө хичнээн сайн мэддэг, өөрийгөө хичнээн сайн одоо сахилга баттайгаар ингэж ингэдэг ч гэсэндээ энэ чинь нөлөөлөд идэв гэсэн. Одоо тэр нэг би ингэж ер нь бол дасгал хөдөлгөөнийг ингэж байнгын ер нь хийдэг, ер нь битэр хийдэг ер нь нэлээд удаж байгаа. Тэгээ дээрэс нь би ингэж гэртээ бас зүгээр сухгүйгээр ингэж жижиг сажиг хөдөлгөөнийг байнгын хийж булчин одоо ясаа байнг хөдөлгөөтэй байхын тулд ер нь ингээл тосоо загвал ингээл хөдөлж идэг. Тэгээд биеийн жим маань ингээл гайгүй тэгээд дээрэс нөгөө ингээд эцсийн юм ингээл одоо би нэг сникерс идэмтаа ингээл 30 минут үүхээр хэмжээний хүйс гарах хэрэгтэй ч юм уу тий. Тэгж мэгэл ингээл яваал нэг л болоод байгаа юм шиг болоод байдаг байсан байхгүй юу. Гэтэ одоо энэ яг 30-аас дээш насаас гоё юм а тий. Яг юу гэдэг одоо нэг сникерс идчихэд ч юм уу ямар нэгэн маш их хэмжээний мэдчихэд тэрийг шатаах юм бол арай бага ордож байгаа байхгүй. Тэнгүүд гол нь тэр доктор хүнсэнд байгаа зүйлүүд ч одоо хүний биеинд шингэдэггүй гэдэг шүү дээ. Амин дэм болдгоо. Одоо жишээ нь юу гэдэг мах идэх юм бол уураггүй шүү дээ, тий. Уурагч ингээ хүний биеинд ороо задраад ингээ амин дэм болоо бидний энерги болоод ингээ шатаагаад хүч мөч өгдөг ч юм уу одоо нэг зөв энгэн дээр ярих юм бол. За тэнгүүд тэр доктор юу гэдэг одоо нэг транс тос тий. Нөөцлөгч бодис хөнгө оруулагч бодис тий. Тэгээд юу гэдэг вэ ингээд амар олон юм төрлийн зүйлүүдийг тэр хүнсэнд хийчихэнгүүт бидний биеинд ороод шингэх боломжгүй болчихж байгаа. Одоо жишээ нь тэр транспорт чинь судасны ханд очоод ингээд наалчдаг ч ярьдээ юм уу тий. Ер нь бол тэгэл одоо ингээд тий яриаг хүмүүс ингээд яриаг хоол зүүжтэй ингээд дасгалжуулагч эдгээр ингээд сонсоод хаар ер нь одоо энэ нөөцлөх процесс эдгээр ч юм уу тий эдгээр чинь ингээд бүгдээрээ яг хорт хавдар үүсэх одоо нөхцөлийн бүрдүүлэгч болоод байна гэдэг аахгүй тий. За хот тавдраа болил л доо ядчил ингээд эргэтнүүд чинь нөгөө шүүж чадахгүй бөөрн асуудал үүснэ, илгэн асуудал үүснэ, цусна. За тэгэл ингээд цус асуудалтай бол зүр суц гэл ингээд энэ чинь систем одоо хүний бичиг систем эргэтэн байгаа юм чинь ингээд нэг ингээд дамжаал ингээд бас хэцүү болоод байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ингээд харин одоо ингээд хоол ундан дээр жаахан анхаарал явна гэсэн үг. Тэгээд манай хайр бол ингээд энэ талаар ингээд маш сайн анхаарат ингээд заавал амар нөгөө нэг шинжлэх ухааны бүр тийм үндэслэлээр нь мэдэх албагүй ямарчсан тодорхой хэмжээний ойлголтыг аваад мэдээд өөр дөр хэрэгжүүлээд үр дүнгийн үзээд ямар өөрчлөлт орж байгаа өөрийгөө хянаад анхаарал үзчих юм бол хамгийн сайн суугдна гэсэн өөртөө хүн 1000 хэлээд ч угаасаа нэг болчихж байгаа. Одоо жишээ нь ингээд уухгүй байж байгаад ингээд нэг уучлал та тийм тэгэнгүүт шууд өөртөө юм ажиглалт хийж байгаа байхгүй тийм. За би одоо ингээд гац класс явуулаа сэтгэл хөөрж байна. За миний тэр дааврууд ялгарч эхэлж байна. За энийг хэмжээ зохистой байлгахгүй болвол би 2 хоног нь аз жаргалгүй байна. Стресстэй байна, ууртай байна гэдгийг ойлгоцсон байхгүй. Тэнгүүд яг тэр дааврын хэмжээг зогсоод хордоод болиулцдаг ч юм уу. Окей, болсон. Хитэх хөөрөл. Энэ юм хангалттай. Энэ л хангалттай. Эсвэл хэтрүүлчих. Хэтрүүлээ хэрэглээд бүр ингээд амар согтоод маргааш нь шартаад те сэрэгтэй ингээд ямар дааврын алдагталд орсноо ингээд мэдэрч байгаа байхгүй те. Навш. Өчигдөр энэс болж те ингээд тэргээд яргасан юм аа. 4 хоногийнхоо ингээд энгийн байх юм аз жаргалтай байх боломжоо алдчихлаа да. 4 хоног гоё амьдрах, гоё аз жаргалтай байх боломжоо 2 хоногийн дотор урчлаад авчиж байгаа. Би бас сайн нөгөө ингээд ажиглаж байгаа хгүй тэр баярын дараа ингээд хоол ундны хол ингээд энэ талаар ярьж байгаа л ажиглаад эхэлж байгаа шүү дээ. Тэгээ би дээрээс нөгөө дасгал хөдөлгөөн хийгээд эхэлсэн. Угаасаа би ингээд хавар болоод нэг 100 болох гэхээр нэг жаахан биендээ анхаардаг. Тэгээд одоо эрчимтэй жоохон дасгалууд хийж эхэлдэг. Тэгээд сая энэ дээр ингээд яг бүр айгуу сайн ажигласан. Гэтэ ингээд дасгал хийж байгаа л нөгөө амттай ингээд дундуур баяр болол ингээд орж ирэнгუთ
Үгүйс шууд биен дээр ингээд мэдэгдчихэж байгаа байхгүй тийм ингээд мэдэгдэл тэнгуут ингээд нөгөө нэг урд нь бол ингээд анзаарахгүйгээр тэрийг нэг юм амьдралын хөвчл юм шиг ингээд одоо эцснийхэн дараа дасгал хөдөлгөөн их надад одоо тийм ч нэг амар хэцүү санагддаг байсан чинь сая ингээд би яг нөгөө нэг одоо бүр анхаарлаа хандуулад тийм ингээд энэ төр зур ингээд хориод хэрэглээд үзэхээр ингээд ёо яах ч идвэ ингээд ингэж сайхан хөдөлж үзсэн ингэж хөдөлмөрж одоо өсөөд буслуулчаад яах гэж ингэвэ гэж чи одоо ингээд 1 сар дасгал хийгээд ингээд өөрийнхөө биеийг ингээд бүрэн цэвэрсний дараа нэг их хэмжээний нөгөө нэг сахилга баттай байсан зүйлээ алдчихгонгууд 1 сарын чинь хөдөлмөр байхгүй болчихж байна. Харин тийм. Одоо сагаад их гэл тийм буцаад нөгөөхөө хэвийн байдал руу орохын тулд дахиад 45 хоног хичээх шаардлагатай болчихж байгаа. Тийм тэгэл хичээгээл явна да. Одоо яг хөө ээжийн төрсөд ирэвчтэй. Гэтэ яг хөө нэг амар их зохистой ирж байгаа шүү дээ. Тэгвэл манайхан ч бүр найгуу ирдэг цаартай байхгүй болол тэгтээ заавал хүмүүс ингээд эрүүл тийм гоё лаг дээрэс нь юу гэдэг юм зам идэж уухын давар маавраа ингээд анзаарах шаардлага байхгүй. Тийм бол бас стресс нь. Би зүгээр мэдгүй байна. Тэгхгүйгээр амьдарч болоор тоолоод амьдардаг гэсэн шүү дээ. Би нэг хэсэг чинь. Тэрэндээ ингээд жоохон стресстэй. Өдөр болгон амттай юм уу идээд өдөр болгон аз жаргалынхаа давраа ялгаруулаад тэгээ амьдарч болно. Тэгтээ дараа нь ямар үр шим бүртгэх вэ гэдгээ өөрийн биеэр ойлгоно гэсэн. Энэ тойрох боломжгүй. Энийг хинч тойрч гарах боломжгүй. Яг цаг нь ирэхээр бүгд яг энэ зүйлийнхаа шангийг бүртнэ гэсэн. Хатуу хоёул. За тэгэхээр тэр амар ингэж мэдлэг зэдэгтэй амар суртай биш. Зүгээр одоо тэр мэдлэгтэй хүмүүсийн одоо яг судалгаа шинжилгээнд бүрэн хийсэн хүмүүсийг сонсоод дээрэс нь өөрсдийнх нь биенээр хэрэгжүүлээд тэгээд цааш нь явж байгаа. Би тэр бол ийм үр шиг юм шиг санагддаг хгүй. Зарим нэг одоо ингээд нөгөө нэг сонсогддог хүмүүс байдаг шүү дээ. Тийм их юм сонсоод чихэнд бүр ордгүй хүмүүс байхад би тэр ингээд яг амьдралын тууллаараа дээрс нь маш энгийн төвшөнд юмнуудыг тайлбарлаад явж байгаа гэж ер нь боддог. Тийм болохоор ингээд нэг амар ухаантай гар марууд шиг гэж бодчих واخ шээ. Амар судлаач профессор доктор гэж бодчих шүү. Манай хоёр ч бакалаврын юу зэрэгтэй хүмүүс байгаа. Тийм л хүмүүс. За тэгээд нэг иймэрхүү л энэ да. За тэгээд яварсан та бүгдээ хамгийн сайн бүхний өсөөрөө тэгээд давруудаа зохицуулаарэ. Тэгээд зохицуулж чадахгүй бол та нар маань сайхан идэж ууцгаа амттай шидтэй юм уу? Тийм. Гэтэ яг бүр ингээд хориод байвал бас стресстэй ч магадгүй. Гэтэ би нөгөө нэг ингэдэг юм байхгүй. Би ч ингээд нөгөө нэг жоохон ахта өвдөл яа стресстэй байгааг нь хэлсэн шүү дээ. Тэгвэл дахиад нөгөө нэг давар руу орчиж байгаа байхгүй юу? Юу тэр ингээ хэрэглэхгүй бол стресстэй дээ шүү дээ. Тэр чинь ингээ тийм. Даантлын нэг асуудал байгаад байгаа. Чи яг гин тийм юм ороод би өөрөө санаж байна. Би ингээд жаахан бахтаа ингээд өвдснөөс болоод маш сахилга баттайгаар хоолны дэглэм сахидаг байсан байхгүй юу? Бүр махыг хүртэл 2 жил идээгүй, амтны идээгүй маш олон жил ингэж одоо хоригсон, бүр 20-нд орсон байхгүй юу? Яа тэгээд бүр маш шүүж чадахгүйгээд тэгэхэд бас надад амар юм хэцүү санагддаг байсан. Нэлээд хэцүү санагддаг байсан. Ингээд хүмүүс хажууд за хүмүүс байхгүй яг ингээд идэхийг хүсэж хахад хүмүүс хажууд идэхээр ингээд би бүр ингээд нервтэй байдаг гэсэн заяа. Би ингээд заримдаа шоколад ингээд бараг зүүдэлдэг байсан. Тэгэл ингээд идэхийн сан ингээд жоохон нервтэй байдаг гэсэн. Гэтэ энийг харин тийм бас бүр ингэж хорчлохгүй яа гэвэл амттан гэдэг чинь яг дэлхийд дээр гараад ирсэн тий. Тэгэхээр бас нэг ингээд тодорхой хэмжээнд нэг юм байнга одоо ингээд ганцаарддаг хүмүүс ч юм уу тий. Эсвэл ингээд мэдгүй зовлон нэрвэгддэг хүмүүс нэг хаяа нэг амттай мэдэх гоё штэ тий. Ингээд тодорхой хэмжээнд чинь ингээд бүр шинжлэх ухааны төвшөнд нь ингээд бирүү сахар оруул хүнийг сэргээдэг. Ингээд одоо нотлогдсон байгаа болохоор хаяатаа нэг юм тийм амттан бас ингээд үнэхээр чамд хэцүү байгаа бол эмэгтэйч сарын тэмдэг ирэх үеэр ингээд дааврын өөрчлөлтөнд ордоо шүү дээ. Тэр мэр үеэрээ ингээд хаяа нэгдээ идэж болно гэж бодсон. Хамгийн гол нь тийм зохистой хэрэглээ. Дэлхий бол тэнцвэрийн гариг юм. Ер нь л юмыг маш гоё тэнцвэртэй хэрэглээд сурах хэрэгтэй гэж ойлгоод явж байна да. За ингээд яриагаа дуусгая да. Нэлээд удаан яриа болчлоо. Энэ бол хаврын удирдлын блогийн 5 дугаар хэсэг маань болоо. Энэ зөв хоолны блог хийх гэдэг заяа би энэ хоол ингээд биений талаар ингээд ярих блог хийх гэжсэн чинь хийж чадахгүй чиний завнаас болоо ингээд ярих чадахгүйсараа бүр ингээд 5 хүртэл хийж байгаа. Манай тийм 5 дугаар хэсэг дээр энэ яриа орно. Яриаг маань ингээд документ энд сонсож байгаа. Гэхдээ том болсныхоо дараач энэ бичлэг ирнэ явах. Сайн уу ирээдүйн саранзалаа аав хоёр нь охиндоо өөрсдийнхөө туулж утсан амьдрал бяцхан мэдлэгээ энэ бичлэгээр үлдээ миний охин. Тэгээд 30 та сарын зул энэ бичлэгийг үзээд тэгээд миний охин жижигхэн зээдээ. Миний зээ нэг миний хөрхэн зээ ойлгодог болохоор өвөө эмээг үзээд яа хөрхэн санагдчихлаа. За харин тийм ингээд бичлэг хийж байгаа маш гоё идэг. Тийм маш гоё байна. За тэгээд би бас энэ одоо энэ блогтой юу одоо би ингээд
яг оруулах байх уу? Бид ер нь тодорхой хэмжээнд ийм дасгал хөдөлгөөнүүд хийж байгаа. Тэгээд нэг дасгал хөдөлгөөн хийж байгаа нэг хэлт бичлэг оруулах байх уу? Би шууд дээрээ сайн дасгал шүү. Чи дээрээ хийлдэ нэрээ. Шүү дээ. За тэгэхээр манай хүн байгаа. Одоо нөгөө яг ажлын улирлаа эхэлчих байхгүй тий? Эхлэл эхэлсэн дээрээс нь тэр чинь ингээ эдитлэн гэдэг чинь ёо. За яриад дуусахгүй бол уцны маань багтаамж бүрлээ. Дээрээс нь уц маань халаад байна гинэ. Тийм болохоор баяртай влогийн маань үзэж байгаа. Баярлаа. Баяртай 30 настай Саранзалаа. Чи хаана байна? За баяртай. Баярлаа. За тэгсэн чинь ингэж юм заяа. За. За ингээ манай ихнэр ингээд ингээд яг тэр эмэгтэйтэй тохирно. Би яг чамаг хинтээ тохирохоо чи мэдчлээ. Жилээд. Эсвэл би ингээд чамаг тохирохгүй юм байна. Тэгээд дотроо бодоод Үгүй би би амар төсөөлж бодсон бодлоо. үгүй энэ чинь ингэж Тэгж бодсон бодлоо би буруутай гэж байгаа юм. Үгүй харин тийм шүү дээ чиний Тохирох чинь би юу? Үгүй эхлээд хардаа би ингэж чамд тохирохгүйгаа эхлээд бодож байгаа шүү дээ ойлгож байна уу? Чи солиод байгаа байхгүй юу? Чамд эхлээд тохирохгүйгаа бодож байгаа. Би тохирохгүйгаа байгаа байхгүй юу? Би чаа ингээ гойшгоноод уучлалт гуйлах гэдэг чинь би бол ингээ тохирдог хүн би биш байгаа. Тэгээд уучлалт гуйдаг октодыг би мэддэг байхгүй юу? Миний нүр дээр амар халтж шүү. Үгүй уучлалт гуйгаад гэдэг ингээ хүмүүс байдаг байхгүй юу? Тэгээд тийм хүмүүс чамд таарах юм болоо гэж би бодож байгаа байхгүй юу? Өө эн чинь бас нэг зарим нэг ёсцоо хэм хэмжээ Юу хийгээд байгаа гэж. асууж шүү дээ. Хатаатай зүгөө үйлдэл гаргуул тэрнээс хүмүүс уучлалт үздэг. Хүний үлэн дээр гიშгэр яадаг вэ? Уучлаарай дүүстэй гарав гэдэг. Тэгээд Тэгээ тийм их зүйлийг өсөж байгаа болохоос энэ одоо тайр сэтгэлийн хүнд бол угаасаа мэдээ байнга уучлалт дээ шүү дээ. харин тэгээ уучлалт гуйж байгаа да юундаа гоншгоноод намайг уучлаарай ингээд тийм байгаа чамайг зү. тийм бодол бодоос юм байна. Чи яг ингээ боддоо. Яг боддоо тийм бац тээ. Ойлгож байгаа тест. Тэгэхээр энэ дээр өмнө бас юу гэлээ. Яавал бас нэг лайк авах нэрээ юу вэ? юу вэ? Нэрээ мөн. За билээ.